ард иргэдээ хатагтай ноёдоо зоч төлөөлөгчдөө та бид их эзэн хааныхаа мэндэлсний ог төр төмнөрөө тэмдэглэхээр цуглаад байна. Эдүүгээс 850 жилийн өмнө монголчууд бидний их өвг Тэмүжин Чингис хаан мэндэлжээ. Орчлонд элсний ширхэг мэт олон хүн мэндэлсэнтэй хэн маргах. Гэвч хөрс дэлхийд мөрөө арилшгүй үлдээж алдраа дуурсгасан тийм олон бишээ. Тэр дундаас бидний өвг эзэн богд Чингис хаан аргагүй тод үлээ. Дэлхийн хээлэнд нэрийг нь сонсоогүй хүн үлдээгүй шахам. Тэнгэр нөмөрт их хаан Чингис оргуу хоосноос төрөөгүй юм а. Монгол ахуй дотроос ургасан юм. Хэрлэн голынхаа усыг залгилж, морио унаж, хангаа тэнгэртээ залбирч явсан. Тэмүжин ээжээ сонсож, гэрээ нүүлгэж, дүү нараа тэжээж өсгсөн. Тэр атга моолны үн цэнийг мэддэг байсан. Тэр өвөг дээдсийнхээ үлдээсэн бүхнийг хүч болгон өөртөө хураасан юм. Тэмүжин амь нэгсэн зовлон дундаас тодорсон. Харьд олзлогдсон шарга мордоо нэхэж тэр бусдаа ан харвалдсан. Сүйт бөртөөгөө өмөрч тэр анх дайцсан. Эрхэм нөхдөө, Чингис хаан бие хэврэг, бэлэг мөнхийг багаасаа ухаарсан. Өнөөдөр түүний тохож явсан эмээл налга гэвч босгосон Монгол нь байна. Босоо бичих нь байна. Өнөөдөр түүний барьж явсан ташуур налга гэвч бүтээсэн төрн байна. Буулгасан зарилэг нь байна. Чингис хаан алт мөнгө цуглуулж яваагүй. Тэр хүний сэтгэлийг хурааж явсан юм. Түүний бие бидний дунд үгүйч бэлгэн үлджээ. Чингис хааныг өөлүүн их эрдэмт Тэмүжин гэж тодорхойлсон байдаг. Тэр хатан ухааныг шүтэж амьдэрсэн. Чингис хаан мэдэлгийг, урыг, ярууг, сайхныг, сайныг үнэлдэг хүн байсан. Тэр зөвийг авамтгай, бусдыг сонсомтгой, муу сайн үгийг эн тэнцүү даадаг хүн байсан. Тэмүжин сэлэм шиг эртээ явахтаач олдсны боолын өчиг дундаас буудаан чинээн алтан санааг алдалгүй шүүрдэг байсан. Чингис төрөө хуультай байхыг эрхмэлдэг байсан. Цэргээ урлагтаа, бас сахилгатаа дүрмтэй байхыг эрхмэлдэг байсан. Зон олноо ёс журамтай амьдрахыг эрхмэлдэг байсан. Хүн үйлч төрдөгч дүрмтэй амьдрах ёстой. Хүний ялгаанаас ус хуулийн тэгшээс шудраг ёс эхэлдгийг бас төлөвшдгийг тэр ойлгосон хүн байлаа. Сайхан ор таршаас сайн ёс заншил илүү урт насалдгийг тэр мэддэг хүн байлаа. Чингис хаан дэлхийд байхгүй том улс хөрөн байгуулсан ч өөртөө хөшөө дурсгал босгохыг уртл болгоогүй юм а. Хатагтай ноёдоо, Чингис хаанаас өмнө бас хойш түүний байгуулсан улс гүрэн шиг томыг, ихийг, далайцтайг хэнч байгуулж чадаагүй. Чингис ихийг багаас эхэлсэн. Тэр улсаа төвхнүүлэх ажлаа бие, гэрээ төвхнүүлэхээс эхэлсэн. Тэр цагийн салхинд цохиулж бутарсан аргалын цог шиг овг аймагуудынхаа тэмцэл, зөрчил дунд ширээгдэж тодорсон. Бутарсан улсаа нэгтгэх нь Монгол овгтны аврал гэдгийг тэр харсан.
Тэгэхгүй бол монголчууд сүрхэн гэдгийг тэр ойлгосон. Гаднын хатгаас давтан хэмлэлдэх биш, дотроо хүчээ нэгтгэхийг тэр эрхэмлсэн. Тэр чадсан. Чингис эзэнт гүрнийг, төртөө гүрнийг, хуультай гүрнийг байгуулж чадсан. Эрхэм монголчуудаа, Чингис хаан төрийн засаглалыг хуулийн засаглал гэж үздэг байсан. Монголчууд гэртээ ороод ёс заншлаа. Гэрээсээ гараад хууль дүрмийг дагаж ирсэн ард түмэн. Таавид хуультай төртөө гүрний урсад, таавид ёс журамтай ээж аваас үүссэн хүмүүсээ. Таавид ахамдаан алд дүүгэн дэлэм хөндлөж ирсэн. Тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдрна гэж хэлэлцдэг. Таавид хуультай хаанаас төрсөн ёстой, журамтай, ястай хүмүүсээ. Монголчууд бид өөрсдийгөө ястай мах иддэг, ёстой хүн гэж ярилцдаг. Энэ бол монгол хүн хууль журам, ёс заншлаа дагдаг хэвшилтэй гэдгийг хэлсэн үг. Хууль биелүүлдэг хүнийг, төрийг, түшимдийг сайн гэж тодтогдог уламжлал бидэнд бий. Чингис хаан алтан төр гэж сургасан удаатай. Их хаантан алтан төрийг хатамжлан дагвал ариун нэр ирнэ гэж хэлдэг байсан. Алтан төрийг хатамжлан дагна гэдэг бол төрийн хууль тогтоомжийг ялгамжгүй даган биелүүлнэ гэсэн үг. Өнөөгийнхөр бол хуулийг иргэнч биелүүлнэ, түшээнч биелүүлнэ гэсэн үг. Баянч хуулийг дагна, ядуунч хуулийг дагна гэсэн үг. Хуулийг зөрчсөн бол даварсан дарга шийтгэл хүлээн, иргэнч хариуцлага хүлээн гэсэн үг. Хүн үйлдэлээ хариуцах ёстой. Түүнийг шударга ёс гэдэг. Ийм шаардлага Чингисийн үед ч байсан, өнөөдөр ч байх ёстой. Ийм тогтсон сайн ёсыг хүн төрлөختний үнэлэмж, үнэт зүйл гэж хэлдэг юм аа. Төр улс уршигын үндэс бол хуулийн шударга хэрэгжилт. Энэ зарчмыг бидний өвөг дээдэс хэлбэрэлтгүй мөрддөг байсан. Хуулиар тогтнуулсан улс гэр бат бүх гэдгийг тэд мэддэг байсан. Ямар ч хүний төрийн улсын явах зам бол хууль гэдгийг тэд яс маханда шингэтэл ойлгосон. Тиймээс ч тэд нэр хугарахаас яс хугарахыг илүүд үздэг байсан. Хууль зарлиг зөрчснөөс амиа өгөхийг илүүд тооцдог байсан. Чингис хаан алд биемэн алжааваас алжаа тугаа, ахуу төрмөн бүү алдар тугаа гэж сургасан. Ийхүү их хаантан төрсөн биемэн мөнх хүсч, төр улс минь мөнх оршгэ гэж зарлигдсан юм аа. Ахуу төр аюулгүй байдал гэдгийг Чингис хаан хууль зарлиг түүний хэрэгжилт гэж ойлгож явсан. Энэ бол Чингис хааны агуу бэлэг шингэсэн сургаал билээ. Ялгамжгүй хэрэгждэг хууль, дэг журмал төрсөн бүхний ард хоцрох улс гүрнийх нь үндэс болдгийг их хаан олж хэлсэн нь энэ юм аа. Хатагтаа ноёдоо, Чингис хааны үед дэлхий агшсан юм аа. Бүр талаан хүртэл агшсан. Чингис хаан дэлхий хязгаартаа хэмжээтэй гэдгийг хүн төрлөختөнд мэдрүүлсэн. Чингис хаан дэлхийг хэмжээнд нь тавьсан хүн. Чингис хаан дэлхийн сайн сайхныг зөвхөн орон зайн утгаар хараагүй. Тэр дэлхийг дэглэм журмаар инк хамгалангаар засаглахыг зорьсон юм. Дэглэм журам тогтвол инк хамгалан тогтдгийг тэр мэддэг байсан. Түүний хувьд аян дайн бол инкийг тогтоох арга байсан юм а. Оросын их эрдэмтэн Лев Гумилев Чингисийн дайн хийх шалтгаыг үүлийн эрх гэж тодорхойлсон байдаг. Бусдын зүгээс үйл лай их удвал их хаан
эрхээ эдэлдэг байсан. Монголчууд шалтгаангүй дайн өдөөдөггүй байсан. Үүлийг дарж зөвийг хэрэгжүүлэхийн тулд тэд дайтдаг байсан. Монголчууд зөвхөн дайлаад өнгөрөөгүй. Дайлсан очсон газар бүртээ үлддэг байсан. Тэр үед бурууг зөв болгох, хатууг зөөлөх нь хэцүү ажил байсныг түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Монголчууд төрийг ард түмэн байгуулдгийг заадаг байсан. Их хурлдаа хийж их хэргийг хэлэлцүүлж байсан. Сайн төрийн үндэс, сайн хууль гэдгийг монголчууд мэдрүүлсэн. Их засаг хуулийг очсон газар бүртээ хэрэгжүүлдэг байсан. Монголын эзэнт гүрэн бариул хуультай шүүл шүүгчтэй байсан. Залгамж чанар нь үл алдрах алтан аргамж, төрийн хар хайрцаг, дотоод гадаад бодлоготой байсан. Морьтой буухайч залган хурдлах, морин гүйдэлд суурилсан өртөө шуудантай байсан. Монголын эзэнт гүрэн 10-т тулгуурласан цэргийн нэгжтэй, төмөд тулгуурласан захиргааны бүтцтэй байсан. Нэг хүн шиг 10-т нижгээд этгээдээс хүчтэй. 10 хүн шиг 100-т, 100 хүн шиг 1000-т, 1000 хүн шиг бумд улс үндэсний төрийн сүр болохыг тэд мэддэг байсан. Харилцаа холбоо морин өртөө хөгжүүлж, татвар түрээс тогтоож, цаасан мөнгө хэрэглүүлж, өмд өмсүүлж, од эрхсийг судлуулж, шинжлэх ухааныг дэмжиж, ном түүх бичүүлж, сургууль эмнэлэг, сүм хийдийг бариулж явсан юм а. Чингис хаан биеийн хүчнээс бэлгийн хүчинд илүүтэй итгэдэг байсан. Сэтгэлийг нь эзэмдвэл биеийн хаа холдох уу гэж ярьдаг хаантан байлаа. Тэрээр шүтлэг бишрэлд хүндэтгэлтэй ханддаг байсан. Шүтдэг бурхан, уншдаг судар нөөрч, хүний шүтлэг бишрэлд тэг шандвал тэр эрхчлөө болно. Улмаар амар амгаланд хүрч болно гэдгийг Чингис хаан мэддэг байсан. Эрхэм нөхдөө, Чингис хааны үед дайн зөвхөн эвдлийн сүйтгэлт, эзэрхийлэн түрэмгийлэл байгаагүй. Дайн бол нээлт байсан. Цартсан төгжигдмөлийг нээх нээлт байсан. Харгислал хатууг зогсоох, сайныг дэмжих холбох арга байсан. Шинэ газар, шинэ соёл иргэншлийг олж, бас шинээр дэглэм журам тогтоодог байсан. Тэр жинхэнэ утгаар нь дор нөрнийг сэргээж бас холбосон юм а. Тэр хагдсан улсыг хамтдагж, бутарсан улсыг бүрдүүлж явсан. Чингис хаан хамгийн үнэт өв, хамгийн үнэнч нөхдөө дайн тулааны талбараас олдог байсан. Дайн дажинг дэглэм журмаар номхотгож болохыг тэр бусдад заасан. Дайн бол түүний хувьд засаглан шийтгэх, эзлэн тохинуулах арга байсан. Тэр аргыг өөрийн нутагдч, хүний нутагдч ялгамжгүй хэрэгэлсэн. Тэр үүлийн эрхийг эдэлж, дайтаж явахдаа хүнийг, төрийг засаглах ухаанд суралцсан юм а. Улсыг засах бэлэг сургаалыг цуглуулж бас түгээж явсан. Чингис хааны амьдралынхаа турш цуглуулсан бэлэг сургаал нь нэгэн үед бус, 1000 үед хүн төрлөختөн хэрэгжилж болох учир зөв том ёолол юм. Тэмүүжин анд нөхдөө жаргал цэнгэл дундаас олоогүй. Түүний хамгийн үнэнч түшээд нь зовлон дундаас олдсон юм. Боорч, мухлаа, зэлэм, сүбэдэ тэд нар бол Чингис хааны зовлонгон хуваалцаж олсон сайн нөхд нь байсан. Сайн хаанд сайн нөхөр хэрэгтэй, сайн төрд сайн түшээ хэрэгтэй. Чингис хаан өөртөө үнэнчээс илүүтэй төр түмэндээ үнэнч хүнийг хайдаг байсан. Тэр замд тосныг ус зарчимд үнэнчийг
дэмждэг байсан. Тэр хоёр сэтгэлтэн ус чин үнэнч тууштай сэтгэлийг илүүд үздэг байсан. Тэр өөрийг нь дагсныг магтсныг бус тэр өөрийн үзэл бодол санааны энд дүүцгүүц хүнтэй шадралдаг байсан. Тэр өвөг дээдсийнхээ хэв ёсыг сахиж бусдын ач тусыг мартдаггүй хүн байлаа. Тэр ачлахаан ачилж, яллахаан ялалж, уучлахаан уучлж мэддэг хүн байлаа. Эрхэм иргэдээ, Тэнгэрээс сонссон мэт, Тэнгэрээс сурсан мэт Чингис хаан сайныг таних овдстай байлаа. Тэр нүдэндээ галтаа, биедээ эрдэмтэй, оюундаа номтой хүн байсан гэдэг. Чингис хаан 5 эрдэм тэгш бүрдсэн хүний чимэг явжтэй. Тэр хүний сайныг олж нөхөрлөж, газрын сайхныг олж нутгалдаг байсан. Тэр тарааж явсан ч цуглуулж явсан юм аа. Тэр шижир адил шигшигдсэн эрдэнэ мэт бүгдийг түүж явсан. Тэр сайн бүхнээ Монголдоо үлдээсэн. Монгол хүний чанарт тэр сайн бүхнээ Монголдоо үлдээсэн. Монгол хүний чанарт Монгол газрын гоо сайханд үлдээсэн. Монголын төрийн ёс журамд Монгол ахуйд үлдээсэн. Зарлиг сургаал захиас болгож үлдээсэн. Монголын нэр сүр алдар суу алдаршгүй түүх болгож үлдээсэн. Эзэн Чингис богдын хөх толбот өр хойцсон эдүүгээ ээж аваа баясхан мэндэлсээр байна. Монголчууд улам олуулаа болох ёроол үргэлжилж байна. Монголоо гэх санаанд монголчууд нэгдэж улс гэрээ урагшлуулан дэвжээхийн төлөө зүтгэж байна. Чингисийн байгуулсан төрн сүлдтэйгээ тамхтайгаа эзэттэйгээ мандаж явна. Монголын төр түмэн их эзэн хаанда их Монгол гүрний 900-ны өнгөн дээр инхүү ёроол өргөж байна. Чингисийн сэргүүдийн унаж явсан намхан хээр морд манай айл бүхний адуунд байгаа. Чингисийн төрж өссөн эсхийгэр Монгол нутгийн хээлэнд халуун голомтойгоо үн тоон нь хөлөрсөн шигээ орчлонгийн өглөө бүхнийг тосдог. Түүний шүтэж явсан Монгол ижийн Монгол хүн бүрт Монгол айл бүрт заяадаг юм аа. Чингисийн өмсөж явсан дээл хэрэглэж явсан бичиг үсэг хэл аялгуун одоо ч байна. Чингисийн их цагаан туг хар сүлдийг манай ард түмэн манай цэргүүд өнөөдөрч шүтэж явнаа. Чингисийн тогтоож явсан хууль шудраг ёсыг Монголын төр өнөөдөрч эрхэмлэн хатамжилж явнаа. Эрхэм монголчуудаа, эзэн богд Чингис хаан бол Монгол үндэстний цаглашгүй орших оройн дээд шүтээ юм аа. Чингис хаан хутагт ховлгаан байгаагүй. Чингис хаан мах цуснд төрсөн Монгол хүн л байсан. Монголчууд бид Чингис хаанаа ямар учраас үндэсний бахархал гэж үзэх болов? Онон гэрлэн туулын эхэнд төрсөн тэр Монгол хүү Монгол үндэстнийхээ бахархлыг биедээ шингээж, баяжуулж, бас амьдруулж чадсан юм аа. Үндэсний бахархал гэдэг бол хүнд шингэсэн, хүнээр дамжсан, хүний бүтээсэн бахархал юм. Чингис хааны бүтээсэн түүх бол агваа их, арилшгүй тод түүх юм. Дэлхийн түүхнээс Чингисийн түүхийг салгах аргагүй. Францын гоо Филипп, Ороомын папаас эхлээд Оросын вангууд, Хятадын дао, Европын ханилгууд, Энтекийн Могул, Арабын султанууд Чингис хаантай болон түүний үр ач нартаа харилцаж явсан.
Энэ түүх арилжгүй бөгөөд саяхны мэт санагдах нь гагцхүү Тэнгэрийн таалал үзээ. Хүн төрлөختний хэдэн үедээ нэрийг нь андхаа байсан их хүмүүс бий. Их Атила, Юлиус Цезар, Македоны Александр, Кристофор Колумб, Наполеон Бонапарт. Гэвч тэдэнд мянган жилийн дуурсгалт хүн болох Чингис хааны өмнө алхах хувь дутдаг юм аа. Чингис хаан дэлхийг талд нь ортол агшааж дэглэм журам гэдгийг ертөнцид таниулсан. Хүний шид төрийн ёсыг хүн төрлөختөнд өөрт нь ойлгуулсан. Тийм ээ, Тэнгэрийн элч бидний хаан бахархал бол яахаргагүй Тэмүжин Чингис хаан юм аа. Одоо цагийн эрдэмт зарим сартваахууд Чингис хааныг өнөөгийн дэлхийг үндэслэгч гэдэг дүгнэлтэд нэгдэх боллоо. Монгол хаад очисон газар бүртээ хамгийн хатуу бас соёлтой тооцогдож байсан тохиолдол бишээ. Тэд хамгийн удаан орших дэг журам, үнэт соёл, бэлэг сургаалыг үлдээж байсан нь улам бүр тодорсоор байна. Энэ бол монголчуудын түүх, уламжлал, соёл хичнээн их өгөөж, хичнээн их үржил шимтэй бас ямар их баялаг дундуршгүй болохын баталгаа юм. Эрхэм нөхдөө, Чингис хааны үр хойч дундаас түүний байгуулсан төр улсыг сайн авч явсан нь ч бий, муу авч явсан нь ч бий. Түүний нэрийг ашиглаж зарлиг хуулийг нь дагсан нь ч бий, умартсан нь ч бий. Нэрийг нь хэлж алдар сууг нь магтахаас, ойг нь тэмдэглэхээс айж бэргэн ялдунж явсан үе монголчуудад бий. Гэвч Чингис хаан буман сумны зэвнээс тодрох ганц алтан зэв мэт цагийг нэвтлэн, цагийг эзлэн оршсоор байна. Түүний орших газар нь Монгол ахуй, Монгол төрийн дэг жайг хууль дүрм. Монголын дээд уламжлал, соёл, ёс заншил юм аа. Иймээс Монголыг мэдэх гэвэл Чингисийг мэдэх хэрэгтэй, Чингисийг мэдэх гэвэл Монголыг мэдэх хэрэгтэй. Чингисийн болон түүний үр хойчийн өв соёл түүх бол оюун түн шавхаа дуусшгүй их юм аа. Оюун мөхсдөх ихөв, үл зөрчигдөх төрийн ёс гэж байдгийг бидний хаан газарт буулгаж чадсан. Их гүрний жаргалч их, зовлонч их байдаг. Наран урахаас наран шингэх хүртэл засаглахад зангараг хэрэгтэй. Тэр тусмаа их гүрнийг засаглах зангараг. Тэр зангараг бол цэрэг айрамч биш, зам харгууч биш, өр төлбөрч биш. Тэр бол хүн гүрнээс ихтэй төрийн хатамжлан биелүүлэх хууль дүрм, дэглэм соёл байсан юм аа. Чингис хааны нэр их газар орон эзэлснээс илүүтэй их хуулийг тогтоож, их ёсыг сахиулж явснаар мөнхөрсөн юм. Чингис хаанд нялуун магтаал зохихгүй. Түүний тухай цаг хугацаа ярьдаг юм. Эрхэм хүндэт ард иргэдээ, хатагтай ноёдоо. Чингис хаан мөнх тэнгэрийн хүчинд итгэдэг хүн байсан. Тиймдээч түүний бүтээсэн гүрэн улсын их соёл, энх амгалан, хөгжил дэвшил тэнгэр мэт оршдог юм аа. Эдгээр үнэт зүйлс газрынхны тэнгэр тандсан мөрөөдөл болон өнөөдөр ч оршсоор байна. Их гүрэн үүсгэж, гүрэн улсын жаргал зовлонг тэнцүүлэх гэдэг газар заяатнуудын хувьд амаргүй. Тэнгэр заяатны зөвхөн тэнгэрт тэтгэгдсэн түмний төлөө зүтгэх хувьтай хүний хийх ажил юм аа.
Тэнгэрийн зарилгыг газарт өв тэгш хэрэгжүүлж чадах тийм хүмүүсийн хийх ажил юм. Түүнээс биш өөрийгөө хууль зарилгын дээр бусдыг түүний доор барих гэдэг дур зоргоороо хүсэл хясалдаад илдсэн нэгний хийх ажил бишээ. Тэнгэрийн зарилга гэдгийг энгийнээр одоочлон ойлгох юм бол хууль түүний тэгш хэрэгжилт юм шүү дээ. Чингис хаан бол газрын зовлон гаталж тэнгэрийн заяаг олсон хүн юм. Түүнд цаг үе ямар байх нь сонирн биш байсан. Хамаагүй байсан. Тэр цаг үедээ гомдолдож, цаг үеэн хорлож яваагүй юм аа. Тэр хэдэн давхар саад бэрхшээл, үзэн ядалт, атаархал хорслыг давдгал байсан. Тэр олон давхар хэрэм ордыг нэвтэлдгэл байсан. Чингис хаан газар хичнээн удам, ус хичнээн гүн, уулс хичнээн өндрийг оошоодоггүй байсан. Тэр зовлон бэрхшээлийг тоодоггүй хүн байсан. Тэр үүлийн эрхийг эрхшээж хүрх газраа хүрч хийх ёстойгоо хийдгэл байсан. Тэр уул талын борг өвс шиг олноос хүнд хэрэгтэйг, гүрэн улстай хэрэгтэйг олж хийж чаддаг байсан. Монголчуудыг тэнгэр заяатай гэж үздэг. Бид тэр заяандаа ч итгэдэг. Учир нь бидний дундаас тэнгэр заяат хүмүүн Чингис хаан тодорсон юм аа. Тэнгэрч бидэнд хишгэн хайрлсан. Энэ Монгол газар шороон дээр биднийг төрүүлсэн. Тэнгэр заяа гэдэг бол амнаас илүү хайрлах өвтөө, эрх ашигтай, тийм үнэтэй заяа гэж би ойлгодог. Тэр бол Монгол хүн болж төрөх заяа юм аа. Би итгэдэг. Бидний өвөг дээдсийн биеийн газарт бэлгэн тэнгэрт байгаа гэдэгт би итгэдэг. Бидний их өвөг хойчин үр садаа харж ивэж яваа гэдэгт би итгэдэг. Бидний өвөг дээдэс өөрийн зургийг дарж тэнгэрийн зарилгийг биелүүлж явсан. Тиймдээч тэд тэнгэрт тэтгэгдсэн юм аа. Тэнгэр заяат Монгол түмэн мөнх оршгэ. Тэнгэрлэг эцэг эзэн богд Чингис хаан минь мөнх оршгэ.